구름이 훔쳐낸 빅스비서스 하시는 오르가 구름이 훔쳐낸 빅스비서스 Монголын улирлын холбооны үндэсний дээдлийн тэмцээний 2024-өөс 2025 оны улирлын 109 дахь тоглолт. За эмэгтэй багуудын энэ улирлын 2 дугаар тойргийн за 69 дахь тоглолтыг шууд амжилт үзүүлэхэд бэлэн болсон байна. За дээдлийг аврах шалгаруулах тэмцээний хүрээнд явагдаж байгаа 2 дугаар тойргийн хамгийн чухал тоглолтуудын нэг тоглолт байх болно. За яагаад вэ гэвэл энэ жилийн дээдлийг аврах шалгаруулах тэмцээн ихээснээс хойш хамгийн сонирхолтой байсан нэг зүйл бол 2 дугаар тойргийн төгсгөлд 2 баг, 3 баг хасагдана гэсэн одоо ийм дүрэн байсан. Гол өөрчлөлт. За тэгээд одоогоор хилчин Инагура багууд хасагдсан тодорхой болсон. За талбай дээр тоглож байгаа энэ хоёр баг өнөөдөр үхэл амьдралаа шийдэх тоглолтыг хийнэ. Өөрөөр хэлбэл хоцсон баг дээд лигийн тэмцээний 3 дугаар тойрог шалгарч хожигдсан баг. За ер нь одоо лигийн тэмцээнийг цааш хөргөжлөхөд маш хэцүү нөхцөл байдалд одоо үлдэх юм тоглолт байгаа. За тоглолт гэсэн өндөр бөмбөг орж ирсэн хаалтаар ханц руу навлаа. За одоогоор Ментонитков 6 хожилтоо өснөгтийн 5 дугаар ойр бичигдэж байгаа. Гэхдээ 13 оноотой. За хашхан 5 хожил 10 хожигдолтой нэг хожлоор дутуу ард нь үчигдэж байгаач 19 оноотой. За тэгээд энэ хоёрын ард хоббис бас 5 хожил 10 хожигдолтой боллоо сая. За тэгээд 18 оноотой дийгийн тэмцээнд үргэлжлүүлж байна. Энэ гурван багийн хоёр нь цаашаа үргэлжлүүлж нэг нь асагданаа. За Цэвэн Брүүийн инхчин Ментонитков багаас тогтоогоор ихний оног авлаа. За лигийн 2 дугаар тойргийн одоо 3 дахь тоглолтоос орж ирсэн үү. Инхчин Ментонитков багийн бүрэлдэхүүнд нэгдээд бас маш одоо ашигтай үр дүнтэй тоглолтуудыг үзүүлж одоо багийн бүрэлдэхүүний чухал хэсэг болчиход байгаа. За өмнө нь бол одоо Улаанбаатар Феникс багаас нодон жилдээ төлөвтэй тоглож ирсэн бол энэ жил Ментониковын бүрэлдэхүүнд одоо орж ирсэн. За гашганы тоглоо Икару Тамура тагуулла 2-1. За багуудын тоглолт үнэхээр ач холбогдолтой тоглолт тэр ч утгаараа үзэгчид одоо маш олноор ирж багуудын тоглолтыг үзэж сонирхож байна. За Говьтай аймгийн Ментонитков, Үүрхангай аймгийн Хашхан гэсэн бас орон нутгийн хоёр төлөөлөл бас хоёр багийн тоглолт байна да. За Говьтайчууд, Үүрхангайчууд өнөөдөр одоо яг харахгүй тоглолт дээр анхаарч байгаа нь ойлгомжтой. Ментониковын тоглолт Хейди Родригес Сакс намын тоглолтоор навлаа. 2-2. За эхнээсээ тэнцүүх явах нь ойлгомжтой тийм тоглолт харагдаж байна. За өнөөдөр хэрвээ хашхан хожих юм бол хашхан хэрвээ хоцсон нөхцөл багуудын хожигдын тоо тэнцэн адилхан 6 хожид 10 хожигдтойгоор тоглолтоо дуусгах нь 2 дугаар тойргоо. А гэхдээ онооны зүрүүгээрээ хашхан дээр нь гарна. Хашхан яагаад вэ гэвэл одоо 16 оноотой 19 оноотой байгаа. А Ментонитков 13 оноотой байгаа. За тэгэхээр хэрвээ хожих юм бол оноогоор ягаад ч гүйцэх боломж Ментонитков байхгүй. А хоббис бас нөгөө талд 18 оноотой байгаа. Дараагийн тоглолтод эрчмийг хожих юм бол бас гараа явчих боломжтой. За тэгэхээр өнөөдөр Ментонитков одоо хожих юм бол ерөөхдөө санаа амар 50 үлдчих ийм тоглолт байгаа да. За хашханы хувьд бол 3 оноо аваа хожих юм бол бас л 50 үлдчих болно энэ тоглолт. 5-аар гарах нь тодорхой болчихно гэсэн үг. За яагаад энэ хоёрын хувьд тодорхой болоод хоббисийн хувьд тодорхой болохгүй нэ гэхээр хоббис нэг тоглолт үлдсэн. А энэ хоёрын бол 2 дугаар тойргийн сүүлийн тоглолт нь. Хоббис бол нөхцөл байдлыг өөрчлөх боломж байгаа. Энэ хоёрын тоглолт яаж дууссан хоббис гарах боломж байгаа. За харин энэ хоёрын хожигдсон бол ер нь нэлээд хэцүү болно доо. Хүний гарт орно, хоббисийн гарт орно. За зөхөд оруулсан довтлогоо Шизуку эрдэнэ болгоны довтлогоо хаалт нэг дээгүүр зөвхөн голын азаа хоцорсон алт байлаа да. За Ментониковын гарааны бүрэлдэхүүн өнөөдөр довтлогчдоор Уронгоо, Инхчин, эрдэнэ болгон гэсэн 3 довтлогчийг гаргасан холбогчоор Шизуку. За голын алтан дээр Пүрвжав, Хейди чөлөө хамгаалагчаар ариун заргал гаргасан давуултын оноо Цэвэн Брүүийн Инхчин энэ тоглолтын 2 дахь оноо авлаа. За довтлогоор наваад өссөн хоошоо гараад давуултаар навж чинь. За хөсгөл эрчмийг 3-2-оор хожсон тоглолтын дээр Инхчин 4 байна уу 5 давуултаа навсан. Давуултын оноо маш сайн байгаа тоглогчд нэг. За Хикару пас өгсөн. Довтлогоо хагасмаар Сарутугийн довтлогоо хамгаалаад Шизуку дөрөвдөө гаргасан эрдэнэ болгоны довтлогоо шин зогсоо. Нэг рүү явуулсан бөмбөг шугамн дээр унда. Хагруу. За давуултан дээр Инхчин гарсан байна. Инхчигийн 3 дахь давуулт. Роза довтлооны бөмбөг Сяасаа хаалтны гаргүй явцсан гэж үстэй. Гар байж бас магадгүй юм, цэвэрлж үзэж магадгүй юм. За эсвэргээрээ хашгаа Үүрхангай багийн гарааны бүрэлдэхүүний өвдөх юм бол довтлогчдоор Номон, Икару, Роза,
За тэгээд хаалтан дээр ханц сүрэн Сарутуя. Холбогчоор Наран Цэцэрлэг хамгаалагчаар. За Нанди Эрдэнэ болон за тогтгоо Икаругаар явсан хамгаалагчаас гарлаа. Икару Тамура. Тамурагийн давалт сайн орсоо. Суланбаг аваад ирсэн Номин. За шууд довтод оруулах гэсэн Шизуку хаалтан шилжиж зогсоож байна. Пас гэсэн Наран Цэцэрлэгийн пас дөрвөлөө гаргаад Номингийн довтлоо. За Наранбаярын Номин тооны харьцааг 4-7 5-7 болгож ойртууллаа. За Икаругийн давуулт үнэхээр сайн давуулт орлоо. Наран Цэцэрлэг 2-луу гаргасан Расселбек Роза. За Розагийн довтлогон дээр хамгаалаа Суланбаг орж ирсэн. За 4-лүүгээ шидсэн Номингийн довтлогоо хамгаалтаас хойш хаалтнаас явцаа. За Наранбаярын Ном урд орж ирээ 2 довтлогоо дараалаад онавлаа. За хашаа Урангагийн хувьд 3 легионертэй байгаа. Өнөөдөр Шүн Омотог суулгаад довтлоонд 2 легионероо буюу Тамура Роза хоёрыг гаргалаа. За Тамурагийн дараагийн давалт мөн сайн орсоо. Таталтаа Суланбаг. За энэ гадаа авчлаа. Тамура давалтан дээр ашигтай тоглолтыг үзүүлсээр байна. Тоо хөгөөд ороод ирлээ. За Икару Тамура. Хашааны тоглолтод маш сайн зогсож байгаа тоглогч. Хувийн ур чадвар сайн. За маш одоо бас тийм анхаарал төвлөрөлтөй тоглогч. Оноо илүү явсан ч дутуу явсан ч ямар ч баг эсрэг тоглолтоо маш сайн гаргадаг. Давуулт дотор унцаан 7-7-гоос давуултаа наваад 8-7 болгож байна. Илүү гараад ирсэн. 3 онооны дутуу бариа Тамурагийн давуулт. Багтаа тооны давууг авчирч байна. За Икару Тамура. 4 дахь давуулт. За их чин пасыг харин өгсөн шүү. Энэ удаад бол болоо явсан пас. За довтлогоо хэдийгээр яваад 2-оос хууралт. Номингийн довтлогоо хойшин зогсон. Урангогийн пас, гой пас. За хамгаалсан Икару татсан. Суланбаг орж ирнэ. За энэ дээр хэдийгээр явчих магадлал өндөр шүү. За цааш нь хайсан 4-өөс Эрдэнэ довтлогоо. За голын алдаа тоглоод байна Эрдэнэ. За голын алдны шилжилтийг жоох хоцорч байгааг нь бас мэдрээд байна да. Хоцорсон алдны гарлууд зөхөд оноо авдлаа. 2 удаа. За давуулт гадаа унсаа хэдийгээр давуулт амжилтгүй. За Расселбек Розагийн хувьд одоо бүгд найрамдах Киргиз улсын тоглогч байгаа. Тэгээд Киргизээс манай улсад ирсэн анхны эмэгтэй легионер тоглогч болсон. За тэгээд Розагийн хувьд 2005 оны тоглогч байгаа. Метр 84 өндөртэй. За 2 дугаар төргийн тоглолтуудаас эхэлж хашааны бүрэлдэхүүнд нэгдсэн. За давуулт цаа орцсон пас. Нилээ хойно авсан Эрдэнэ довтлогоо. За оноо авчээ. За сайн хашааныхан бол гадаагаа айдсан. За онооны харьцаа 9-9 Митоны тоос давуулна. Холбоо тоглох Шизуку Кикучи давуултан дээр гарсан байна. За нэгдүгээр өмгөн дээр тааруу тоглосон. Шууд пас ороод ирсэн. Шизуку пас аваад өгсөн. Ариун жаргал. Холовсон өмгөн дээр Урангогийн довтлогоо. За зөрөө Нанди Эрдэнэ гаргаад өгсөн. Номингийн довтлогоо гадаа онцлаа. За Митоны топ баг оноо авсан. 19 удаа буцаа онооны тэргүүлэлтэй. За оноо дутуу явж байгаад хашгаан бариад Икаругийн давуултан дээр илүү гараад тооны тэргүүл аваад байсан. За буцаагаад Митоны топ оноо илүү гарч байна. За дээр дороо орсон өгөө аваата. Ийм л тоглолт явандаа. Эхнээсээ ч ер нь ингээл эхэлж байна. Номин за 2 алтны эсрэг довтолсон. Хаалц удруулаад Шизуку 2 дуу шидсэн. Ард олбсон өмгөн дээр Урангогийн довтлогоо. За асуул орж ирсэн бөмбөг. Эрдэнэ явсаа. Өнөөдөр Эрдэнэ явсан довтлогоонууд ер нь бүгд л оноо болцсон байгаа шүү. Тоглолтыг маш сайн эхлүүлсэн. За хагас ном явах гэсэн болсонгүй. Довтлогооны алдаагаар оноо өгсөн. Асоонаа 10-10.
Розагийн давуулалт. За давуулцаа орсон. Намгүй бодгоцсон шүү. Довтлогоо Нандин Эрдэнэ хамгаалсан. Номонд гаргаад өгсөн Номингийн довтлогоо. Хоёрлоо дахиад хайсан бэксайдд гоё болж байна доо. За холбогчийн одоо хоёрлоо хайж байгаа энэ ардаа хайж байгаа бөмбөг юу. Бэксайд холболтууд тун гоё болж байна. 11-10. Оноо нь илүүтэй. За Шизукугийн хувьд Монголын дээдлигт бас хамгийн ашигтай тоглож байгаа төгөөнрүүдийн нэг инженерлигт. За холбогчоос гадна довтлогчийн байр дээр тоглодог. За тэгээд одоо урд бах үед нь хойно холбогч оруулж ирээ шууд довтлогч руу бас зөвхөн нэг солилцоогоор урд 3 довтлогчтой болж чадаад байгаа. Метоны тухай багийн нэг давуу тал. За Шизуку 99 оны легионер. За сүүл Токио Самбийн баг тоглож исэн. За хашгины дэмжигч дарагдаад өнгөрлөө. За Хэдигийн хувьд бол 93 оны тоглогч байгаа. Тэгээ метр 87 өндөртөө одоо хамгийн нуруулагч тоглогч нь Метонити. Давуулгаадаа. За Кердэн Дарья гэдэг орос тоглогч Метонити солилцоонд бий. Солгоо тоглогч. За харин хашганы хувьд бол Шуно Омото, Хикару гэсэн 2 Япон. За тэгээ Кыргыз тоглогч Роса гэсэн ийм одоо легионеруудтай 3 легионертой дээдлэгт үжигдэж байгаа 2 баг байна. За Нандин Эрдэнэ холбогчтой дамжуулдаг оноостой өгсөн. Хаан Цэрэнгийн довтлогоо. За багаас сэргээсэн хүчтэй гой довтлогоо яваад оноогоо. За 12-12. За голд их ч хаалтан дээр байсан юм байна тэгээд. Сая бол ганцхан урангойгийн хаалтны сэргээл довтлцтой Хаан Цэрэнгийн хувьд. Ийм нөхцөл байдал дээр бол оноо авалгүй явах бай. За Хэди гадаад зогцоо. За Эрдэнэ уулганы довтлогоонууд одоо маш ашигтай. Явсан довтлогоонууд нь бүгд оноо аваад байгаач. Хэди бас жоох алдаатай тоглоод эхэллээ. 2-3 дахь цавдаа гарч ийн удаа довтлогооны. За хин алдаа багтаа тоглолтод хэр хойжих тоглолтч болж болох юм. Ялангуяа довтлогоон дээр, давуултан дээр. Урангойгийн довтлогоо явсан Хикару Тамура хаагаад буулаа. 2 оноо дүү. За Хикару авсан оноонууд нь дандаа ийм нэг чухал бага дээш нь оноо салгасан, дутуу байхад барьсан ийм оноонууд л байна да. За гой хаажээ. За хаалтны өндөр бол тэгж яхад өндөр биш байгаа гэсэн үзэгчд маань харсан бах. Удаашруулалт дээрээс. За тэгсэн ирнэ яг хизээ өсрөх вэ? Хаан яаж одоо хаалтаад явах вэ гэдгийг мэддэг тоглогч доо. Яа. За хаалттай эвгүй хаалт гарч ирсэн тэгээд их ч оноогоо авлаа. Хаалтнаас гарлаа. За ангичгийн довтлогоо бол одоо маш одоо бас хурдтай. Тэгээ хөө тийм бас уян тоглогч ямар ч нөхцөл байдал төсгөл хийж чадаад байгаа. Хоош нь явуулсан. За хамгаалагчаас гаравчлаа. За зөрөө тагс нам явсан оноо авсан. Сарутуя наран цэцэрлэлийн давуулт байр алдсан. Байрлалын алдаагаар Метоны тухай оноо алдаж байна. Ягур оноо илүүтэй. Метоны цэцэрлэг авлаа. За нэгдүгээр жигтэй цэцэрлэгийг Метоны тухай авсан. Онооны харьцаа 16-13. Хашаан 3-5 илүү. За холбон тоглогч давуулт руу гарсан. За урд хаалт довтлооны байрлал бас ашигтай байна. Хаалаа. За сул ороод ирсэн бөмбөг холбогч хамгаасан. Нандин Эрдэнэ холбоод өгсөн Хикару. За хуурах гад үтсэн хаалтны гаргүй өвчүүдээ сайн. За челленж үзэх нэ. 다시나오다가 무릎 제자 Челленж амжилттай. За ангислэр 4 оноос сална гэсэн үг дээ.
17-13. За холбогчийн давуултаас орж байгаа наран цэцэрлэгийн давуултан дээр 2 цэнэ дараалал давлаа. Өөрөө давуултаараа наваад ирсэн. За ингээд эхний ээлжийн тоглолтын оноо бол хашгааны талд нэлээд ашигтай болж хувирлаа. Дараагийн давуулалт мөн сайн орсон. Игчгийн тоглоо. Яасаа ард намын яваад одоо хонос дутуу орж ирэх гоё тоглоо явлаа. Тэгээд хамгаалсан бөмбөн дээр нь хээдийг өжтэй тоглоо. За тоо явахгүй байгаад байсан. 5 ч тоо дараалаад алдсан. Хэд оноо өдөглөө игчийн давуултаар 2 дахь оноо авлаа. За өнцний дээдлийн тэмцээнд одоо 2 дугаар тойргоос хойш давуултын үзүүлэлт дээр яг зөвхөн 2 дугаар тойрог үзүүлэх юм бол их чинь бас дээгүр байгаа. За өнөөдөр давуулт руу 2 гараад хоёулын дээр нь давуултын оноо авч байна. За Икаро энэ удаад пасыг оновчтой өгсөн. Довтлоонд өөрөө явсан. За хаасан. Аасны бөмбөг. Я методоос хаасан бөмбөг хойно надад нэг авсан. Игчгийн 3 дахь давуулалт. За довтлогыг болгоцсон давуулцаа орлоо. Эрдэнэлгний довтлогоо. Шизуку. За довтлогооны мэдрэмжтэй тоглогч л доо. Яалч одоо довтлогоон дээр яалч гэж чадварлаг. За цэцэрлэг дууссан. Дараас нь бас хэд хэдэн оноо аваад хашгаан оноо илүү гараад байсан. За тэгээд 5 онооны зүрүүн дээр Ментоны тов 4 оноо дараалж аваад ойртуулсан. За тэгээд цэцэрлэгээс олж ирээд 19-17 боллоо. Стадыг биеиндээ хариуг нэгсэн тоглолт явж байна да. Эрдэнэлгний тоглоо. За Эрдэнэлг өнөөдөр тоглооны хөв үнэхээр өндөр байна шүү. Ихэнх нь оноо оллоо явсан тоглоонууд. За солилцоогоор орж ирээд харин давуултаа алчлаа да. 20-18 болж өөрчлөгдсөн. За мөн давуулт нь орсонгүй дээ. Тоглогч байгаа солгоо товтлогч. За Эрдэнэлгний хувьд өнөөдрийн тоглолтод 6 довтлогоо их нээлжид оноо авсан байгаа юм байна. Ялч ус довтлогоонууд нь сайн удасан. За хамгаалж чадсангүй. Хууралтын бөмбөг салгаад оноо салгаад 21-19. За давуултын солилцоо легонороор сольж байна. Расселбек Розак Шона Омотогоор соллоо. За нөгөө талаас урангоо талбайдаа эргээд орж ирж байна. Тэгэхээр да нэг тоглолтын дээр нэг оноон дээр оруулж үзээ. Тэгээ сая хамгаалалт хамгаалцах хөрмөгийг хамгаалцтайг алдсан. Буцаага шууд авч ийн. За Шона Омото талбай солилцоогоор орж ирээд оноо авлаа да. Сайн давууллаа. Тэгээ сая зөв л дөө. Шоногийн бол юу зүв бэ гэхээр одоо тавруулж давуулж магадгүй юм. За 6-аар давуулсан игчин дээр за пас өгөөд Бүрүүчийн тоглоо явсан оноо авлаа. За саяхан хөлөг чухал оноо байлаа. Ментоны төвд алдсан бол ер нь тэгэл хэцүү болчих байсан. За ард давуулт хамгаалтан дээр одоо Шунаг оруулаад ирсэн. Одоо бол 2 Япон хойно хамгаална ээлтэй хамт. Чөлөөт хамгаалагчдын 2 Япон хэр хойно бол пас алдахгүй болно л доо ер нь бол. За зөрөгтэй хэлээ дээ анц руу. За шоур хангаагаас үндэсний шгшог. Уранга хашхан клубын голын агч ган тогтхын ханц руу. Хурдтай тоглохоор оноо авсан 23-20 болголоо.
За Номингийн давуулалт. За Шууна урд ороод ирж байгаа. Үгүй Хикар урд ороод ирж байгаа одоо Номин давуулт руу гарсан үед. За Инхчингийн хуурал. Инхчин чухал үе тоо авч байна да. Дан хэрэгтэй оноонууд. Яг оноо шаардлагатай байгаа үед авч байна. За Хэди урд ороод ирэнгүүтэн солилцож байгаа байсан дундаагаа авсан. За урдд одоо нуруу өндөр болсон. Инхчин Хэди урангоо гэсэн 3 тоглогч. Минтонитос тоглоно. За хаалт бол бас өндөрлөг нь бүрэн боломжтой. За нанд эрдэнэ холбоод өгсөн зайтай бөмбөг байна. За албартын бөмбөг нэлээд зайтай байсан. Довтлогоо гарсангүй. Нико онооны зүрүү эргээд ойрцсон. За Минтоны тоос тавуулсан. Пас өгөө довтлогоо Хикару 2-ын алтны эсрэг довтлоод оноогоо авлаа. Яа, маш өндөр 2 алтны эсрэг оноо авч штэ. За Хикару бол одоо тэ метр 70 хүрх юм уу баг. За нөгөө талд бол Хэди метр 87-той тоглогчтой. За бараг 20 орчим сантиметрийн зөрүүтэй тоглогчсон дээр л тийм хаалтны эсрэг яваа шууд оноогоо авч ийн. Инхчингийн хаалт гэсэн маш өндөр хаалт 3 метрүүд хоёулаа хүрнэ. Хаалт өндөр нь. За өндөр ороод ирсэн бөмбөгийг хаалтаар дарсан. 25-22-оор нэгдүгээр хэлжээг хашгаан үр хангаа авлаа. Хашгаан үр хангаа авсан. За инхчин дагуулж эхэлж байна. Энэ бол байрлал нэлээд өөрчлөгдсөний шинжтэй. Тэгээ Шизуку бүр 3 дээрээс тоглолтыг эхлүүлж байна. За шууд холбогчийг одоо 1 дээрээс эхлүүлэх юм болоо гэсэн Шизуку бүр 3 дээрээс эхлүүллээ. За тэгэхээр Минтоны говийн хувьд бол сайн дагуулж байгаа. Хамгийн сайн дагуулж байгаа тоглогчны алчмын инхчин байгаа. Тэгээ сайн дагуулж эхлэе. Гисэн ихтэл 2 дугаарт бол урд эрдэнэ улгаан Хэдэ 2 шууд байгаа. За тийм учраас урдаа бас шууд өндөр хаалтаа эхлэе гэсэн л тактикүүд байрлалын нэлээд одоо зөрөгтэй өөрчлөлтийг хийж байна. За Икаругийн довтлогоо хаалтнаас гарсан. За маш одоо шийдэмгийн тийм л одоо өөрчлөлтийг эрс өөрчлөлтийг хийлээ дээ. За хуурсан холбогд тоглогч Шизуку Кикучи хууралтаар навсан. За Хикару руу ирсэн хаалтны гаргүй явцсан уу? За хаалтны гартаа юм байна. Хикаругийн довтлогоо гартаа явж оноо олсон байна. Оноо 2 дээр тэнцсэн. За эхний жилийн тоглолтод бас оноо салсан, нөгөөх нь гүйдсэн, дээр доороо орсон нэг ийм тоглолт яваад байлаа. Тэгээ төгсгөлд хашгаан төгсгөлөө сайн хийсэн. 2 оноо дараалж аваад 23-22 дээрээс 2 оноо дараалж аваад ойдсон. За нэг дөрөв бүх шууд орчлоо довтлогоо байсангүй холбогч араас орж ирээд хагас нам явуулсан. Эрдэнэ улгааны довтлогоо за энэ бөмбөг одоо дандаа доноо болж энэ. Тэгээ туршлагатай тоглогч багийн тэмцээнд одоо үдэх үгүй юу, тгийг үргэлжлүүлэх үгүй юу гэдэг одоо чухал тоглолтын дээр Сиалчгүй хариуцлагатай сайн тоглолтыг үзүүлж байна. За Минтоны тоо өнөөдөр хожих юм бол шууд гараа авчна. Ямар ч асуудал байхгүй. За хэрвээ хашгаан хожих бол яах вэ гэж. Багууд адил 6-6 хожилттой болно. Тэгээд Хоббис хойно 5 хожилттой үлдэнэ. Актобис сүүлийн тоглолтын дээр хашгаан хүсгэл эрчмийг хожих юм бол Минтоны тоо мултран хашгаан үлдэнэ. Хэрвээ Хоббис нөгөө талд хожигдох юм бол энэ хоёр хоёулаа гараа авчна. Ийм нөхцөл байдал байгаа. Хэрвээ Минтоны тоо одоо өнөөдөр хожоод гарах нь тодорхой боллоо. За 5-аар гарах нь тодорхой боллоо. Тэгэнгүүт хашгаан яах вэ гэж. За хашгаан бас л Хоббисын гарт орно. Хоббис нөгөө талд хожулмултран хожигдвол бас гарах боломж байгаа. Гэхдээ Хоббис ямар оноо автаа хожиж хожигдохоос шалтгаална. За эрдэнэ улгааны довтлогоо ард явцаа. Одоо хашгаанчаа 19 оноотой, Хоббис 18 оноотойгаа. Хэрвээ Хоббис дараагийн тоглолтонд одоо хожигдсон ч гэсэн 5 гаргаад одоо 1 оноо аваад
хожигдоод багуудын хожид адилхан үлдэх юм бол 5 хожид 11 хожид гэсэн амжилттай адилхан үлдэх юм бол одоо бүр сет өдөр тоолно гэсэн үг. За гадаа унсан. Бүр тийм сет хоноо тоолох магадлал байгаа. За хожид тэнцээд хожлын дараа оноо тэнцэх юм бол тэгээ сет тоолно. За сет тэнцэх юм бол тэгээ бүр цаашаа Батархаа оноо тоолно. За Эрдэнэт тоглохоо сайн яваад байгаа. Хоошоо гараа давуултаас оноо боллоо. 6-3. За давуулт мүсээ орсон. Саралт татсан шуноо. Яа. Юу алдаж байна? Содор болох бөмбөг байлаа тэгээд. Экстэйш явчихлаа бөмбөг нь. За Эрдэнэтийн эхний ээлжид 6 оноо авсан. Энэ ээлжид тоглолт ихтэй 2 тоглолтоо 1 давуулт оноо аваад байгаа. Дараагийн давуулт мөнсөө орсон. За 3 давуулт маш сайн орлоо доо. За нөгөө тал дээр хамгаалаад номингийн тоглолтоо хаалтнаас гарлаа. За Ингчин 6 оноо, Эрдэнэтийн 9 оноо авсан үзүүлэлттэй байна. За давуулт гадаа унсан. За хашханаас бол Хикаро Тамура баг оноогоо тэргүүлж байна. За хуралт юм бөгөөд цаа. За ерөөхдөө өмнөх хожим тоглолтын төгсгөлд бас Росаг Шуна мотогоор солиод үдсэн. Тэгээд Шуна орж ирээд илүү ашигтай тоглолтыг үзүүлж байсан. Тэгээд энэ тоглолтын дээр үргэлжлүүлээ гараанд гаргасан. За игчгийн тоглолтоо хаалтнаас сулруудаа сөрөг явсан. Номингийн тоглолтоо Эди. За Тамурагийн тоглолтоо дотор унсаа. Хаалтанд орсонгүй дээ. Пас нуштой холбогчоос Эдигийн тоглолтоо. За холбогчийн хаалт үе намхан хаалтан гаргаад өгсөн. Шууд дээрээс нь зөхөд оноо авчлаа. За хашханаас Хикаро 11 оноотой. За 90 бүх тоглогчийг оноогоор тэргүүлж байгаа юм шүү. Сайн үзүүлэлтөө номингийн 4 тоглолтоо оноолж. За холбон тоглогч дөрч бүрийн наран цэцрэл. Ардаа нүдтэй юм шиг одоо гой хуралтыг эсрүүгийн 4-р эсрүү унгаалаа да. За маш гоё одоо татсан уралт юм бөмбөг байлаа. Тэгээд яг сул цаанд дунлаа. 7-9. За пас алдсан да. Довтлогоо байхгүй. Холбогч 1-р өмгөн дээр шууд холбоод өгсөн Тамура. Өсөрж орж ирээ хооломсон. Хамт сүрэнгийн довтлогоо явж чадаагүй ч. Уур тууралтаар унгаасч байгаа юм байна. За пас. Эди. За довтлогоо явсан ариун жаргал хамгааллаа. Хаалтнаасаа яг гараад суугаад авсан зүг хамгааллаа шүү. Шуна. За аврангоо хойноос орж ирээ хамгаалсан. Игчингийн хуралт. Ард алгасан хан зүргийн довтлогоо. За бөмбөг гадаа унсчээ. Хан зүргийн довтлогоо явсан гадаа унсан ингээд Чэлэнж авч байгаа юм уу да? За чэлэнж амжилтгүй болсон. Бентоны говь оноогоо аваад за ихтэй зөрөө давуулт авчлаа.
За Эрдэнэ тоглохоо явсан 2-ын алгой орлоо. Суланбүг. Наран цэцэрлэг хагас намаа явуулсан Саруутвэгийн тоглохоо. Хейди Эрдэнэ 2 гол таасан. Икаругийн тоглохоо урдтай. Тамурач өнөөдөр гангаруулж байна. Үнгээр тоглолтоо. За нөгөө талдууд тоглохонд Эрдэнэ гоё байна. За хашаанаас бол Икаругийн тоглолтод ярих юм алгаа. Давуулалт хоон хамгаалалт. За хаалтаар хүртэл навсан шүү дээ Икару. Ганцрынгийн давуулалт. За давуулт оноо. Ганцрын давуулт оноо. За Икару давуултаар навсан. Ганцрын давуултаар навсан. Наран цэцэрлэг давуултаар навсан. Давуултан дээр сайн байна. За Хейди Хикару гэсэн. За хоёр багийн тоглооны хамгийн өндөр болон хамгийн нам хоёр тоглогч тулаад байгаа да. За энэдад Хейди зогсоосоо. Хикару өнөөдөр ингэж хаагаагүй байсан. За Икару нарийн энэ өндөр хаалтныхаа эсрэг оноо аваад байсан. Бараг 20 см-ийн зөрүүтэй нурууны өндөртэй хоёр тоглогч. За тэгээ нэг Япон тоглолтын хэм маяг, Япон школ, Япон ур чадварыг Хикару харуулад нурууны намаар хөлөөлөг тоглож болдго юм а гэдгийг харуулад байсан боловч сая Хейди өөрийнхөө хаалтыг бас мэдрүүллээ дээ. За саяных бол эсрэг багийн одоо талд байсан бөмбөгөн дээр хүрээ таалтаараа оноо авчлаа тэгээд хурааж байна. Өөрийнх нь тал руу одоо торлууд авч орж ирээгүй байсан одоо хашны тал руу ороогүй байсан бөмбөгөн дээр дарчлаа л да. За Митоны тоноо идүүтэй 12-11 Хейди давуулаад Икаругийн тоглохоо хаалтнаас гарлаа. За сая торон төрсөн алдаач шиг харагдлаа. За Шизуку өнөөдөр хэр тоглох вэ гэдэг л байна да. Тэгээд засалжуулагч очгөрлийн хувьд бол одоо Митоны тоо багаас төмөцгийг оруулж ирээ Шизукуг довтлуулж байгаа. Ийм нөхцөл байдлуудад солилцоо хийдэг. Ануужин за пассан дээр тоглож чадсангүй дээ. Хамгаалагчаас гараа явуулчлаа. За тэгээ сая эхний ээлж дээр бол би зүгээр төмөнцгийг оруулаад хойно оруулаад Шизукуг урд байгаа нөхцөлд нь довтлуулах уу гэж харсан солилцоо бол хийсэнгүү. За наран цэцэрлэг өнөөдөр давуултын 3 тоног авч ин да. За Митоны говьоос одоо энэ чөлөөт хамгаалагчаар 2 хамгаалагч тоглож ирсэн Ариун Жаргал Баянга 2. Тэгээ Баянга ерөөдөө гимтчихсэн юм шиг байгаа. Ингээд тоглолтуудад сүүлийн 3-4 тоглолтод оролцсонгүй. Тэгэнгүүт Ануучин чөлөөт хамгаалагчийн байрал руу шилжүүлсэн тоглогчоос 2 дахь хэлээр. Ануучин дээр сая болдоо чинь пасны алдаа гарлаа. Яалч гоос дээд тоглогч биш учраас одоо пассаатай болохоор тэгээд eel болгоцсон. Тэрээс дээд биш учраас бас ингээд алдаа гаргахад бас буруутгахад хэцүү юм аа. Икару довтлогоо хаалтны гаргүй шүү сая. Алдаа болсон, гадаа болсон. За Митоны тоо байрлалаа өөрчлөө тоглоод үтссэн байгаа. Одоо тэгээд байрлалаа өөрчлөснийх нь гол давуу тал нь Хикару дээр хаалтыг Хейдиг тааруулж байгаа юм л да. Ер нь бол Хикаруг л одоо тоглолтын зогсоох гэж одоо Хейдигээр сая одоо чинь хаалгаж байна. Би одоо энэ Эрдэнэ урангой өдөр бас ингээд Хикаругийн тоглоом дээр бас ингээд өндөр халтаал ирэхэд тааруулж байна. Эхний ээлж дээр Хикаруг зогсоосонгүй шүү дээ. За гой тоглоо урангой 15-13 хамгаалагчаас гарсан. Засварлаг. Засварлагаас орж ирээ оноогоо авсан 14-15. За бас л тоо ойрхон дэшээ гарах л одоо ийм ээлж юм да 2 дуурайж. За шөнө орж ирээд бас хашны тоглолт арай сөөр болж байна. Хаалтан чөндөрсөд за динамикч арай бас шижит цайтай болж харагдж байна. За Эрдэнэ хаалтаар барихад хэцүү байна. Зогсохдохгүй байна. Эхний ээлждэр бол одоо Митоны товын довтлогоо бол асуудалгүй байлаа шүү дээ. Довтлогоо бол Митоны тов сайн оноо авчихсан. Харин зөрөөд Хикаругийн довтлогооныг хааж одоо хамгаалж хязгаарлаж чадаагүй. За энэ ээлждэр харин байрлалыг жоохон өөрчлөөд Хикару дээр одоо өндөр хаалтуудаа тааруулсан. За энэ бас нөлөөг үзүүллээ. Одоогоор тоо дээшээ гарч байгаа үед
2 онооны илүүтэй байна. За Эрдэнэ давуулалт. Сайн орж ийнэ. Өнөөдөр давуултууд бол ганган байна. За бүрж хаалтнаас гарч байна. Шуномото довтлогоогоор намсан. За наран цэцэрлэгийн өдрөл өнөөдөр довтлогчтой тун жигэд ашиглаж байна. Ханцруу саралт үе хоёрыг 2 нам ахсаа маш сайн явуулж байгаа. Нөгөө талаас бол илүү нам ахсаа явуулж байгаа шүү дээ. Минтоны тоо хагас намын довтлогоо тийм олон яваагүй. За тэгээ 3 довтлогч тун жигэд туваарлж байна. Нэгсингийн довтлогоо. За инхчин буцаад 2 тоо олдуулсан. Хийди урд орж ирлээ. Инхчин үнэхээр алдаа багтаа довтлогч юм аа. Үзүүлэлтээс харагдаж байна. За пасокс 2 дугаар шийдсэн Шуно. За довтлого хамгаалагчаас шууд ороод ирсэн 2 тогломж дахиад 2 руу шийдсэн бөмбөг. Холбогч хамгаалцаа. За Бружо хатгаад оруулсан татсан бөмбөг. За ханц руу оруулсан да. 2 руу гаргалаа. Хэди довтлого 18-15 3 оноо салгалаа. За инхчин 9 довтлогоо яваа 5 оноогоо аваад за 2 давуултын оноо нийтдээ 7 оноо авсан байна. За Хэди 11 довтлогоо яваа 4 оноо авсан. 2 аалтын оноотой 6 оноо авсан байна. За тэгээ Эрдэнэ улгаан 11 оноо авсан. 17 довтлогоо явсан 10 оноо. Тэгээ 1 давуултын оноо 11 оноотой байна. 17-оос 10 довтлогоо оноо авсан гэдэг бол маш өндөр үзүүлэлттэй байгаа байна. Номон за Хэдигийн 3 дахь хаалт. За Хэдигийн байрлалыг өөрчлөөд одоо хаалт руу эсрүүгийн довтлогч маш одоо тоглолтын довтлогчдын тоглолтыг хязгаарлаж болж эхэллээ. Хэди Родригес Кублигонер. За ерөөдөө Минтоны тоо онооны тэргүүлээ хадгалж чадвал хожил авчих одоо бүрэн боломжтой ийм онооны зүрүү тоо дэшээ гарц үед харагдаж байна. Урангоо. За Хикару хон хамгаалсан. Номигийн довтлогоо хошоо явсан. 2 дугаар гаргаад хаалтны гартаа явсан. За Шизуку адтаа шүү. Очоо босгочл байна цааталт нь. За хамгаалагчаас хошоо явсан Шуна. За Шуна мото давуулт руу гарлаа. Давуулцаа. За намгүй болгосон довтлогоо Хэдигээрээ явсан. Дахиад Хэдигээрээ явсан. За багийн холбон тоглогч Дорж бүрийн наран цацрал. Ганга алт өрлөөдөө. За хамт сүрэн наран цацрал гэсэн 2 алт байсан. Захын алтнаас. За тэр наран цацралын алтнаас. Яардлахсан довтлогоо ханц руу хуурлаа. 2 дугаар гаргаад өгсөн урангоо. Дутуу явсан довтлогоо сайн авсан да. Тэгээд хамгааллаа Шуно. За энэ 2 Японы давуу тал бол одоо маш сайн хамгаалтаа довтлогоноос гадна хашханы бол хамгаалт бол барагтаа бөмбөг унгахгүй байна. За ороод ирсэн бөмбөг ханц руу сул зайд хатгсан оноо авлаа. Никононы зрүү. За 15-19 өссөн шүү дээ. 3 дараас оноо авлаа да. За хасхан хэрвээ энэ ээлжийг авч чадах юм бол өрсөлдөгч байгаа нэлээд хүнд байдалд оруулнаа. 2 дэг болгочих. Боломж л одоо харагдаад эхэлсэн. 4 онооны зөрүүн дээрээс. За тэнцвэрлэгч боломжтой 3-20 довтлогоо. За харин зэрэг хамгаалаа зөрөөд инхчигийн довтлогоо гадаа онцлаа юу. За орчиж байгаа юм байна. Инхч алдаа багтаа юм аа. Үнэхээр алдаа багтаа тоглож байгаа инхчин. 7 дахь оноо инхчингийн. За Эрдэнэ улгаан 11 оноотой, инхчин 7 оноотой. За Хэди бас хаагаад 3 оноо авсан довтлогооны оноонууд гээд. За наран цэцрэл номин руу гаргасан номигийн довтлогоо. Хаалт уцаасан. 3-араа явууллаа. Хикару за гартаа гар байлгүй яах вэ?
За буцаад нэг тоо. Хаашаа зэрэгж болохоор тоглолт харагдаж байна. За номын давалт руу гарсан урд Хикару орж ирсэн. За давалтаа унгаачлаа Наранбэри номин. Давалтын оноосаа. За 2019-2021 онуудад Хоббис багийн бүрэлдэхүүнд одоо дээдлигийн мөнгөн медаль хүртэж байсан тоглогч номин. За тэгээ багасаа л одоо өсвөр өдөрчүүдээс бас сайн тоглож гарч ирсэн тоглогчдоо. За 4 жил Хоббисын бүрэлдэхүүнд дээдлийг тоглоод ингээд дээдлигийн 5 дахь удирлаа багасж гашганаас тоглож байгаа. За хийдийг алдаа. Гадаа явцсан. За ингээд 5 онооны зүрүүн дээрээс 19-15 дээрээс 4 онооны зүрүүн дээрээс 6-1 гэсэн рааныг хийлээ. 6 оноо авахдаа эсрэг багтаа 1 л оноо алдлаа. Хашхан тооны илүү гарч ирсэн. За шуунаг оруулдаг энэ гарааны өөрчлөлт зөв өөрчлөлт болж байсны. Розог суулгаад шуунаг оруулж ирсэн хамаагүй үр дүнтэй байна. Эсрэг довтлогоо хаалтнаас гаргалаа. Хамгаалт сайн байгааг гол юм нь энэ байгаа даа. Методикийн довтлогоо явж байгаа хэдиж хамгаалтаараа өөрсөндөө одоо довтлогоог нь зогсоогоод өөрсөндөө сөрөг довтлогооны боломж гаргаж ирээд за тэгээ сөрөг довтлогоогоор ингээд тоглослаад байна. За урангойг аваа төмөнцгийг оруулсан. Шууд холболтон дээр төмөнцөг тоглоно. Шизуку довтлно. За энэ солилцоог одоо эхний ээлж дээр ч гэсэн ороод ирэх болов гэж хүлээсэндээ. За энэ удаад бол харин өндөр тоон дээр оруулж ирж байна. За энэ хичээгийн довтлогоо. За холбогч орж ирээд шууд одоо ард нам явсан довтлогоо байлаа сая. Хурдтай. Довтлогооны хөлбөр их гоё хөлбөр явлаа. Тэгээд энэ хичээгийн төгсгөл сайн боллоо. Энэ давалт сайн байгаа шүү дээр. Намгүй болгоцсон. Шунаа холбоод Хикаругийн довтлогоо явсан гадаа гаргүй сая. Хикару гартаа явуулах гээд үтсэн. 22-22 дээр тоо тэнцлээ. За аварт хаалт өндөр байгаа. За аль болох одоо хаалтны сул орон зайн 4 байсан. Ард алгасан довтлогоо ганц зөрөнгөөр явуулсан. Довтлогоо 23-22 болгож оноо аваад. За сая хашаанаас нэг холбогч бас нэг зөв шийдвэр байлаа шүү ялтчгүй. За гол довтлогоо явуул ямар ч үндэс байгаагүй. Хэйди эрдэнэ бол хоёр үжсэн. Ард алхаа нэлээд захалсан довтлогоо ганц зөрөнгөөр явсан. За хамгааллаа. За алдсан байсан энэ удаад хаалтанд орлоо. Хикаругийн довтлогоо 2 удаа зогсоод одоо Хэйди Родригес. За хаалтаар наваад 23-23. За давуулалт намгүй болгочод байна. Сүүлийн 2-3 давуулцаа орлоо. За эрдэнэ хамгаалсан сөрөг довтлогоо Шизуку Тайсон хуурсан бөмбөгөн дээр хамгаалаад Хикару за 2 алдсан 3 дахь бол байхгүй байл гэж байна да. Нэг хаалтанд ороод нэг гадаа зогсон байсан Хикару. За холбогчсаа итгэлээ гол довтлогчдоо. Номын хойно орсон байгаа учраас одоо ерөөсөө Хикаруд л итгэнэ. Япон тоглогчдын нэг чанар энэ л дээ. Хаалтанд орлоо, одоо гадаа цоглоо алдлаа гэж тэлтрэхгүй. Тоглолтын хэмнэн сэтгэл зүгөө сайн барина. За, Шизуку пас аваад өгсөн. Дөрөв авалтаа. За, ингээд хасхан ээжид өгсөлийг хийлээ. 2 дэг болголоо. За, ингээд Метоны говийн хувьд л ээлж алдах хэрэггүй боллоо. За, хэрвээ энэ ээлжийг хасхан аваад 3 дэгээр дуусгах юм бол Метоны гов. За, Хоббисыг хожигдоосоо л гэж залбирхаас одоо өрөвгүй боллоо доо. Хашгаа одоо шууд ингээ 3 дэгээр хожчих юм бол гарах нь ойлгомжтой болчихно 5-аар гарах нь. Тэгээ Хоббис Метоны тойрын нэг нь 6-аар гарна гэсэн үг. Тэгээ одоо Хоббис нэг тоглолт өсгөл эрчимтэй маргааш тэр тоглолтоос бүгцөө шалтгааллах гэдэг энэ да. За гадаа унцаа энэ Хэйдигийн хувьд бол зарим нөхцөлд одоо ингээ хаалт довтлогоон дээр ашигтай байгаа ч гэсэн тэгээ зүгээр сул оруулах бөмбөг хатгах бөмбөг нь одоо нэм аргалаа гэж ярьдаг да. Тим бөмбөгнүүд дээр алдаа гаргаж одоо гадаа унгааж байгаа тохиолдлууд бас өнөөдөр нэлээд хэд гарчлаа. За тэгээд бас Хикаругийн тоглолтыг бол 2 дугаар ээлж дээр хязгаарлаж чадсан ч гэсэн холбогч нь нэлээд сайн тоглолцлоо. Хашаанаас бол эхний ээлж дээр бол яалчгүй Хикару бол үнэхээр ангруулсан.
За 2 дугаар үеэр бол Шономото солилцоогоор гараанд орж ирээд хаалт өндөрлөөд хашгын тоглолтын одоо энэ шилжилт транзишн динамик илүү сайжирсан. За тэгээ Хикаругийн тоглолтыг нөгөө талаас Минтоны товын хариу нүүдэл одоо энэ байрлалын өөрчлөлтүүд нэлээд сайн өөрчилсөн. Хикаруг 2-3 хаацсан шүү дээ. Гисэж энэ тоглогчийг буюу энэ холбогчийг гаргаж чадаагүй. Залууга тэр сүүлийн оноонууд дээр гол хаалт өндөр байгаа тэр захлуу чанц зүрэг довтлуулж байгаа. За өөрийнх нь хуурж авсан оноонууд, тавуултаар авсан оноо. За бүр хэнийг хаалтаар оноо авсан шүү дээ. Хэдигийн довтлогон дээр хаалтаар оноо авсан шүү дээ. Хамгийн өндөр довтлогч дээр нь холбогч хааж оноо авсан. За тэгээ довтлооны хөлбөр зохион байгуулалтууд маш зөв болоод байсан. За Иркэжан Икаро 2 сая зэрэгцсэн алдаа гарах төгтөө бас сул бөмбөгөн дээр. За Юташ тэгээ бөмбөгөө зохиод оноогоо авлаа. 3-1 мөн сайн эхлэл. За үзэгчдээ хэрвээ шүү. Зүгээр одоо ингээд дуусаад хожицсон гэж байгаа юм биш. Хэрвээ хашгаан хожоод одоо ингээд 3-1-ээр дуусчих юм бол энэ хоёр хоёулаа гарах боломж бас байгаа. Хоббис маргааш хожигдчих юм бол хоёулаа гарах боломж байгаа. Хашгаан одоо зүгээр хожоод энэ хоёр 6-6 хожтой болох юм бол хашгаан 5 дээр ороод Минтоны 6 дээр орно. Тэгээ маргааш хоббис хожигдчих юм бол тэгээ хоёулаа 5-6 гаргаар авчна. Хэрвээ маргааш хоббис хожих юм бол Минтоны тоо хасагдана гэсэн үг. Хоббис 6 гаргаар авчна. Ийм нөхцөл байдал байна. За давуулт 2 алдчихлаа да. За 2 ээлж алдсан баг бас юм бодохгүйгээр шууд холбогчоо солиод үзвэл бас яадаг юм бол доо. Тэгээд төмөнцгсээ 2-ын төсөлд гарч ирээд тоглоод суусан. Тэгээс яг болохгүй байх гэж хараад байгаа юм л да. Цэцгэлжүүлэгч хувьд Шизукуг бол бас шууд довтлохын тоглогч бол цохоо сайтай шүү дээ. За Сарнаа гэхдээ оруулж ирж энэ ээлж дээр солилцоо хийж үзлээ Урангогийн оронд. Хаацаа. За ерөөхдөө бол шууд Шизуку, Хейди, Инхчин гэсэн 3 давтагч гаргаад Шизуку Эрдэнэ болгон Инхчин гэсэн 3 давтагч гаргаад за Хейди Бүрүжаа гэсэн хаагч гаргаад төмөн цэцгийг холбогчоор тоглуулад ингэж тоглоод байсан шүү дээ. Ер нь бол Минтоны тоо энүүгээрээ тоглоод үзэхэд бол одоо бас болохгүй марагдахгүй л байна. Инхчин ирэхээс өмнө одоо Урангойг оронд гаргаа тий Урангой Эрдэнэ болгон Шизуку гэсэн 3 давтагч гаргаад тоглож байсан. За довтлооны бөмбөг хаалтнаас унсаа. За Шуунач арай солилцоогоор орж ирэх сайн байна да. За 6-2 дээр засварлага авсан. За пас болсонгүй. Эрдэнэ улгаа холбоод өгсөн Сарнагийн довтлогоо Хикару хойшин зайд явуулсан. За ихтэй гадаа унжээ. За Минтоны товын тоглолтыг анзаарч байхад одоо энэ суул бөмбөг энэ төр дээр бас оруулж чадахгүй. Ялангуяа энэ Хейди бол шууд одоо ингээд хатгаад оруулчих эсвэл зүгээр сулруулаад тоглолт үргэлжлэх бөмбөгийг гадаа унгасан алдаанууд гаргаад байна л да. Хэрвээ хэнийг Шизукуг довтлооны байралд шилжүүлээд төмөнцөг холбогчоор орж ирэх юм бол хамгаалт бас өөр болно. Минтоны тоо. Энэ сулан бөмбөгнүүдийн алдаа байхгүй болчихно. Хогон дээрээ шал өөр тоглоно. Хогоо цэвэрж чадахгүй маш их алдаа гаргаж энэ да гэж одоо бас харагдаад байна. Нэг 2 онооны зөрүүтэй 2 дугаар ээлж дууслаа, 3 онооны зөрүүтэй эхний ээлж дууслаа. Минтоны тоо боломж бол байгаад байна шүү дээ. Ойрхон байгаад байна. Би жижиг алдаан дээр л эхний өрөө цожигчлоо. За 202 дараас оноо авсан 4-6 болоо тоо ойрцсон. За 3 ээлжийн дурш тоглолтоо яг хэмнэлээ барьж байгаа тоглогч Игчин байна. За Эрдэнэ улганы хувьд сая 2 дугаар ээлжийн ихэнд бол одоо давуултууд бас маш гоё орсон доо. За энэ давуулт бас торноос үргээ жоохон суларчлаа. Хикару хаалтанд орсон. За хаалтнаас хамгаалсан боловч тэгээ сүүлийн бөмбөгөн дээр оруулж чадсангүй. За хаалтаа өндөрлөөд солилцоо хийсэн. Цолцоог оруулсан байгаа. Суулжуулагч Минтонитос. За энэ давуулт сайн орж байна. Яриан байхгүй. Өмнөх давуултанд торноос жоохон суларсан 2 дахь дээрээ засаад 5 руу давуулсан давуулт байлаа. Довтлогоог болгоо сулан бөг оруулж ирсэн. Игчигийн довтлого явсан. Хикару хаалтны гартаа бөмбөг хойш явлаа. За нэг алдсан нөхцөл дараагийнхаа бол ер нь хийн шүү Хикару. Түрүүний гадаа зөгчөө дараа нь саалтанд орж исэн. За бусдаар бол ер нь 2 дараа алж оноо алдна гэж байхгүй. За Минтоны тов сүүлийн 3 тоглолтоос 2 очичоод байгаа. За Хичин 3-2-оор хөсөд ирчмээ 3-2-оор хоцсон. За түүний өмнө бол одоо 5 тоглолт дарааж жигдээд байсан шүү дээ Минтоны тов. За харин хашгааны хувьд бол энэ 2 дугаар тойрог эхлээд 2 дарааж очоод исэн. За тэгээ 3 тоглолт дарааж жигдээд тэгээ Улаанбаатар Фениксийг 3-2-оор хожоод өмнөх тоглолтын дээр Инагурад 3-2-оор хожигдсон.
Хэрвээ Энагурыг хашгаан хожсон байсан бол одоо өнөөдөр шал өрнөх байдалтай байж байна. За Шуногийн товтлогоо гадаа хаалтны гар байхгүй. Дээгүр явчлаа. Хэрвээ Энагурыг хашгаан хожсон байсан бол одоо 6 хожилтоо одоо Минтоны товын дээр хожигдсон ч одоо учиртай гэсэн нөхцөл байдал байж байгаа байсан. За Энагурагийн хувьд бол хэдийгээр хасагсан ч гэсэн хашааныг өстө үнэхээр маш хүнд байдалд оруулж чадсан. За гадаа унсан давлалт. Энагурач одоо сүүлийн 2 тоглолтын дээр хойлон дээр нь хоцоо гаравчлаа шүү дээ. Хинти ургаачны 3-2-оор хоцсон. Хашааны 3-2-оор хоцсон. 2 хожиж гарлаа. За тэгтээ одоо үндэсний дээдлигийн тэмцээнийг 2 дугаар дөргөөс өндөрлүүллээ. За дээдлигийг одоо хамгийн богино хугацаанд дуусгаж байгаа л ийм жилийн удирдал нь боллоо одоо Энагурагийн хувьд. За хилчин бас дуусгасан. За гой татлаа да. Хамгаалт сайн шүү. Икару наран цэцэр тосчод татсан. Намтчлаа сая. Их ч довтлох чадаагүй. За харин нөгөө талаас сөрөг довтлогоо Наранбаярын номин довтлогоонд явсан. Номингийн довтлогоо авлаа. За номин хэлсэн дээдлигээс одоо хоббисын бүрэлдэхүүн тошоо мөнгөн медаль авч ирсэн гэдэг. За эдгэрчүүдэд бие буруусанаг бол 16 байна уу 17 онд шилдэг довтлогч авч ирсэн Дорндын багасаа. Тэгээ ийм л одоо багасаа гарч ирсэн тоглогч Сарнагийн довтлогоо Икаругийн хамгаалт сайн. Их ч пас өгөө довтлогоонд өөрөө явлаа. Хоёрын хаалтны эсрэг зогсоо. Шуномото. Шуно орж ирээд зөвхөн хаалт өндөрсөх биш. Хамгаалтын транзишн хамгаалтаас довтлогоноос хамгаалтын транзишн динамик сайжрлаа гэдэг байгаа чинь шүү дээ. Сая довтлогоноос маш хурдан хаалтан шилжээд их чиг одоо барьж чадлаа да. Сая их ч пас өгөөл өөрөө довтлогоонд явсан. Хурдаа довтлогоо байлаа шүү дээ. За давуулт харин нэрхэж алдлаа. За иймэрхүү давуултын алдаа одоо сул алдаанууд дээр л Минтоныг ажиллах хэрэгтэй дээ. Иймэрхүү алдаан дээр л дөрүүлж ирэл одоо оноогоо хөгөө бариад ороод ирмээр байна. За хожигдвол ер нь тэгэл Минтоны тул эвгүүр нь маргааш хоббис хожиход шууд Минтоны тоо мултрна гэсэн үг. Ямар ч нэрэ авахгүй одоо 5 гаргасан ямар ч үр дүнгээр хоббис хожил авахд дуусаа. Ийм өсtöөл. За Хэйди хуурсан хаалтны гартаа гарч байна. За нэг онооны руу ойртуулж чадсан шүү. За пас өгсөн довтлогоо 4-өөс явсан номингийн довтлогоо хамгаалаад Хэйди. За сая уу Шуно хаалтанд хүрээгүй. Гадаа унсан байна 11-9. За Шуномото давалт гүйцэтгсэн. За Шуногийн хувьд бол 95 оны тоглогч байгаа. Дотор унсаа. За нэг ийм дотлогоо яваад хэрэгтэй байсан. Хэйди алдаатай тоглоод байна. Ингээ яваад байвал одоо оноог л алдахгүй зүрэг алдахгүй илүүч гараад ирэх боломжтой. Игчин давуулт. За игчигийн давуулт бол одоо Минтоны товын бас оноогоо явуулах боломжтой юм давуулт. Энэ давуултан дээр хаалт хамгаалцсан ажиллаад өгөхөл за ингээ довтлогоо болгочод байгаа. За одоо энэ дээр оноогоо авах хэрэгтэй дээ. За өөрөлдөлтөний довтлогоо авсан. Хаалтаа гарлаа. Игч үнэхээр сайн давуулт юм аа. За хоёр дахь давуулт. За энэ удаад Икару пассан дээр гоё өглөө. За ханцрын хууралтын мөвөг явсан. Шизукугийн довтлогоо торноос суларсан. Номингийн хууралт Антин руу. Анти зөксөө алдаа гарсан. Сая бол хашааны довтлогооны алдаа боллоо. За сая жоохон бас хойно хаяад скумбэг жоохон зайтай болчуудаа гэж бас харагдлаа. За инхчигийн давуулт. Хоёр дараалаасаа орсон 3 дахь нь хуурсан. За хоолбогч игчигийн давуултыг ингэж зөксөдөө. За игчи сая давуулчаад нэг дээр хамгаална шүү дээ. Дөнгөд нь хоолбогчийн хувьд сая игчингийн одоо яг давуултын байраа авч амжаагүй тэр зай руу гуурлаа. Тэгээд бас яагаад энэ дуурж байгаа гэхээр игчи өөрөө нэгийн араас биш 5-ын араас давуулаад байгаа. Тэгэхээр нэг дээр ирж хамгаалахад бас цаг байгаа удна.
тэрээс ашиглаж тас тэр юм бол. За давалтан дээр нь одоо хамгаалаад тоглоо явсан хашааны бөмбөг торноос оруулж чадсангүй. Эди давуулна. За Икаруда ичх баха. Икаруда гаргаад өгсөн тоглоо. Шизуку 2 Япон тулж байна биенийх эсрэг. Хаанцургийн тоглоо. За Хаанцур ингээд одоо холболтонд харуул ингээ хийгээд өгөх хэрэгтэй. Түрүүний 1-2 бөмбөг бол сулхан хууралтаар оруулсан гууд нь оноо болохгүй лээ. За хандаа бол яг ер нь зай сайн хардаг мэдэрдэг тоглогч. Гэхдээ ер нь бол одоо ийм тоглолтын дээр зохиод өгөх хэрэгтэй. Пагуудын одоо амиа тавих тоглолт шүү дээ. Энэ бол ерөөсөө л бүхэл амьдралаа шийдэх юм тоглолт. Хаасан за хаалтнаас нь унцж байгаа юм байна. За Иркэжан орж ирснээр бол бас хаалт их хурдан шидэж байна. Сая бүр тэр захаас тоглоо явж байгаад Иркэжан очоод захын хаалтчиг л одоо хаалтанд өсөрж штэ. Энэ бол одоо байрлал шийдэлтийг маш хурдан хийж байна л гэсэн. Тэрээс л ихний ээж дээр ч юм бол Эрдэнэт ерөөсө голын хаалтын хоцрохын мэдээл голын хаалтны хоцорсон гартаа тоглоод байсан. Хаалаа. За багийн ахлагч даваач амтсан Эрдэнэ улгаан хаалтаар навсан. Минтоны тог багийн оноо 2 оноо лөө 15-13. За тасар Засварлагаас орж ирээд довтлогоо Иркэжанаар явсан. Сулумбүг. За Иркэжан үсрээд Икаругийн довтлогоо хаалтнаас гаргалаа. За хаалтан дээр Пүрүжоор золзоог сольсон байгаа. Энэ солилцоо бол ер нь бас нэг цөөхөн хийгдсэн үү хийгдэг үү? Тэгжиж ярахаар солилцоо. Бас орж болохоор солилцоо байсан биш үү? Нурууч өндөр тоглогч тэгээд хаалтанд бол тун мэдрэмжтэй л дажуу тоглоод байна. CG бол хийж хаар за гараанд гарвал гаргаж хаарч ус байж болохоор л юм байна. За довтлооны бөмбөг торноос уцчлаа орсонгүй завсарлаг үрдэнгөө өглөө. Орж ирээ 2 тоо дараалаад авсан. Тоог тэнцүүллээ хашган. За уул нь бол Минтоны тоогоос инх чин ард байхад давуулт хамгаалт нэг сайн байгаа даа шүү дээ. Давуултаараа их сайн давуулчин тэгээд пассан дээр найдвартай. За золзоо таацсан. Их чин сулумбуг оруулсан хамгаалтаас. Ямар гоё юм бэ? Йоо, сая бол баг антеннаас гарцсан бөмбөгийг мушгаад оруулчлаа да. Тэгээд урд байсан сул зайг нь бас харж байх юм. Саяын бөмбөг өндөр хэрнээ тор давангуудаа ямар одоо урд унсан. Тэр бөмбөгний эргүүлэг тоопс ямар гоё урд унсан. Ямар гоё ур чадвар вэ? Хараатай оновчтой. За техник ур чадвараа харуулсан. Маш одоо төгс юм гүйцэтгэл байлаа. Икару Тамура баг нь оноо илүү 3 тоо дараалаад авсан. Эрдэнэ улган хуурсан. Нанд Эрдэнэ хаалтны ярыг хамгаалаад ороод ирсэн. Тамура цогсоо. Дараас 2 оноо Икару Тамура. За энэ Япон тоглогч бас уралж байгаа юм да тоглох гэж нэрээ. За Япончууд бол ер нь альва одоо энэ спортын төрлийг одоо урлаг болгодог шүү дээ. Тэгэл одоо үнэхээр энэ чадварлаг тоглолтоо одоо өдөөл дээр бол одоо жишээ нь одоо үндэсний спорт жудо бол одоо жишээ нь спортын урлаг уу гэж одоо ийм төвшөнд болчиход байгаа. Яг тэрнтэй адилхан өнөөдөр энэ Япон тоглогчид уралж байна үнэхээр гайхалтай байна. За давуултаа алдсан. За наран цэцэрлэл бол тэгтээ өндөр үнэхээр сайн давуулж байгаа. Давуултаа алдах бол ирэх байгаа. Давуултын оноонууд нь сайн нөлөөлсөн. За 2 онооны нийлүүн дээрээс давуултаа алдаад 16-17. За энэ давуулт бас гоё орж байгаа шүү дээ. Багийн ахлагчийн давуулт бол Эрдэнэ улганы давуулт бол гоё байгаа. За шунаа гадаад өгсөн үү? Саалтныгаар байхгүй хаа. Шунагийн довтлоо гадаа. За Эрдэнэ улганы давуултан дээр довтлоо яваад гадаа унсан. За дараагийн давуулт нэр орсонгүй дээ. За ангиснэр хашхан буцаа оноо илууллаа. Яа, давуултын оноо Икару Тамура үнэхээр уралж байна. Хамгаалалт нь ярих юм алга. Довтлохоо нь ярих юм алга. Хаалт нь ярих юм алга.
За тэгээ давуултаараа бүр хойшоо гараад дахин авчлаа. За одоо энэ одоо нэг тоглох шиг одоо магтаад байгаа юм биш шүү үзэгчтэй. Одоо үнэхээр л та бүхний нүдэн дээр бас илт байна. Яалтчгүй одоо гангаруулж штэ. Йоо. Хоёр дахь давуултын оноо. За магадгүй энэ оноо тоглолтын албан бус төгсгөл байж магадгүй юм аа. Бага 3 дугаар тойрогч шалгаруулсан юм чухал давуулт байж магадгүй юм аа. Саяны 2017 болгодог оноо. Ер нь 3 тэг байж болохоор оноог сайн авчлаа шүү. За Минтоны товыг нэлээд хүнд байдалд орууллаа. Дараагийн давуулт мөн оноо авчээ. 3 дараас нь давуултын оноо. Йоо. Дийм бага тоглогч чи одоо ингэж онцолж магтахгүйгээд одоо яах вэ нэр үнэхээр бод байдал юм да. Уралж гинэ үнэхээр уралж гин. Ярих юм алга, өөлөх юм алга. Давуултын 3 дараас оноо 21-17 болгоод ирсэн. 4 дахь давуулт. За энэ давуулт жоохон хойшоо явчлаа гадаавсан. 18-21 дуусах бүрэн боломжтой тооны зөрөөг Хикаро багт авчирч гисэн. Саяны давуултын алдаа бол ямар ч юм авахгүй гавь байгуулах ёстой гавьяага бол одоо байгуулаад хангалттай одоо нормо үүргээ биелүүлчлээ. За нэмэн пас гэсэн тоглоо. Шуно. За наран цэцрэл тоглооны арыг аваад Нанди Эрдэнэ холбоод өгсөн номингийн тоглоо дотор унсаа. За Эркэжэн давуултан дээр 22-18 4 тооны дүү. Гой тоглоо. За гэхдээ төгсгөл нь тааруулчлаа одоо сая бол хаалтгуул гаргаж өглөө тэгээд холболтын мөнгө жоохон намхан байсан байж магадгүй. Яг нэг гар саваа далаагаа зүгэж чадсан. Дарамтан донд маш сайн тоглож хожиж одоо тоглолтыг дуусгах боломжтой болчиход байна. Ерөнхийдөө бараг нэг эсрэг багийн талбай дээр тоглож байгаа юм шиг мэдрэмжтэй тоглосон баг. Гэтэ өөрөөсөө бол үнэхээр сайн тоглолоо аашгаа өнөөдөр. Ялангуяа Хикаро энэ тоглолтын шилдэг, энэ тоглолтын баатар байлаа. За нэмэндээ гаргаад өгсөн тоглолтоо байгаа. Нэмээ асуудал байхгүй. 24-18 болгоод бага хождоо боломжтой оноо бүргэлээ. За Хикаро үдийгээр сайн тоглосон ч гэсэн өнөөдөр бас Хикаро хойно орсон үед тоглооны балансыг нэмээ урд сайн барьлаа. Эхний ээлж дээр Роза гараад бас тийм муу тоглоогүй ээлж ойжтой авсан ч гэсэн шуунаг оруулаад ирсэн энэ 2 дугаар ээлжээс оруулж ирсэн солилцоо нь бас энэ хаалт хамгаалтын шилжилт маш одоо хурдтай болгож за бас нөгөө талаасаа нуруу өндөрсөж нэлээ ашигтай солилцоо болж чадлаа. За хоёр хаагч үүргүүдээ сайн хэлээ. Эркэжэн орж ирээд бас л энэ одоо шилжилтийн хурдыг нэмсэн. За холбогчтой бас одоо их яриад ах малга. Хааж оноо авсан. Давуултууд нь сайн байсан. Довтлогоо маш зөв хуваарж гой довтлогоонуудыг явуулж чадсан. Бүх ажлаа холбогчд хийлээ. За 19-24 дуусах боломжтой онд ирсэн байгаа. За одоо эсрэг багийн давуултан дээр бол дуусгана гэж үзсэн дээ. За Минтоны говьос бол өнөөдөр Шизукуг л ер нь шууд довтлогоон дээр явуулаад үтсэн бол яадаг гэсэн бол бас нэг тийм бодол төрөөд байна. Тэгээ Хэди өнөөдөр бол бас их шаахтар сайн тоглосонгүй. За ингээ ганц зүрийн тоглолтын бэлсүүдийг хийж 3 ээлжийн тоглолтод хашгаа үр хангааваг 25-22, 25-23, 25-19 харьцаатай 3 тэгээр хожсноор үндэсний дээдлигийн тэмцээний 2 дугаар тойргийн 6 дахь хождоо авч 6 хожил 10 хожигдолтой лигийн тэмцээний эхний 2 тойргийг дуусгаж байна. За ингэснээр хашхан багийн хувьд бол Минтоны говийн дээр орж ирж хүснэгтийн 5 дугаар байраар одоо 2 дугаар тойргийг дуусгаж байна. 5 дээр шалгарах нь бол одоо ойлгомжтой боллоо. За харин маргааш хоббис хожвол 6 руу орно. Хоббис хожигдвол Минтоны говь өнөөдөр хожигдсон ч 6-аар гарна гэсэн ийм тоглолт үлдэж байна да. За ингээд хашхан багийнхандаа баяр